Хай манайхаа ямарсан. За бүгдээрээ өнөөдөр амар олон сэдвийн талаар ярих подкаста эхлүүлэх чинь тэгээд тэр нь нөхөрлөл, хайр дурлал, тэ өсвөр нас гэх олон зүйлийн талаар ярих болохоор бүгдээрээ дуустал нь үзээрэй гэж хэлмээр байна. Зя манайхаа сонир сайхан юу вэ? Би болохоор төрсөн өдөртөө хэлж байна. 2 сарын 20 их гой тав төрсөн өдөр гэж байгаа. Яа нэгэрсэн. Яа. Миний гэх юм бол сая оны өмнө клубш тэгээд ерөөдөө сая 2 сар гаруй хугацаатай ерөөдөө гэрээсээ гарч чаддаг тэмдэглэнтэй байлаа. Одоо л яг ивсээ аваад тэгээд гадуур дотор яваа ингээд ажиглалаа гэдэг явж байгаа болохоор ойртол сайн сайхан бол. За миний хувьд бол хичээл гарсан. Тэгээд семестр ер нь өмнө семестрийг бодоод нэлээд ачаалтай олон хичээл үзэж байгаа. Тийм болохоор бидээ бас олон хичээл үзэж байгаа сонирхолтой байгаа. Тэгээд та яваад өөр бас нэг университет болоод тэгээд гадаас хавралгаа өнөөдөр бас аймаг болох юм байна. Тэгээд хашаад ер нь ойр аймаг тийм гоё даа. Гоё блуминг. Миний хувьд тэгэл бас ажилдаа яваад гэхдээ цагаан сургууль гэж байгаа болохоор ажил багассан хүмүүс багасаад би нэг амралтын ажилтай хай ажил дээр очиж хүн үзчихээ тиймэрхүү л байна да. Чи өөртөө бодох ч харилцаагаар юм одоо яг ямар хүмүүс вэ хадаа илэг юм үзэж таньж байгаа юм. Тэгэхээр өмнө нь одоо жишээлбэл өнөөдөр ажилдаа яваад юу дээр юу бол гэсэн. Би ерөнхий мэдлэгийн резидент хэмжээдэг одоо 2 дахь курс. Тэгээд сурангаа ажилдаг гэх юм тийм оюутангаа дуусгаад шууд орсон болохоор одоо нэг сураад байгаа юм шиг ажиллаж байгаа юм шиг нэг тийм дондор нь. Миний гэх юм бол санхүүгийн засгийн сургуулийн одоо 3 дахь курс дараа жил төгссөн. Тэгээд ажил саксофон тоглодог байгаа. Ноотон багс үйлчлэг байгаас. Тэгээд ажил нь би техник ажил болцоод тэгээд одоо шүтээсээ архитектурын ангид суралцж байгаа. Би чөлөө цагаар болохоор урлаг их сонирхлоо гадуур их суралцж байгаа. Дохоор гэхээр гадаа сайхан сууж байгаа усан бүр байгаа хоосон гэх юм санаа. Тийм намайг болохоор цамцлмаа гэдэг. Тэгтээ ер нь л манай яг бүгдээ нэг зөв үеэр сонсдог. Би болохоор мэдээ олон тайлбарны 2 дугаар бүлэг байгаа. Тэгээд бас нэржаа чиглэлээр нарын шишний тушаа бас шишин кредит аваад тэгээд явж байгаа. Одоо бүгдээрээ за ер нь тий бүгдээрээ л одоо оюутан дөнгөж төгссөн ч юм хүмүүс байгаа юм. Тэгэхээр одоо энэ юмсан хэлдэг яг өөрсдөө тий насанд хүрсэн хүн болсон үе одоо өсвөр наснаасаа насанд хүрэх тэр үе рүү шилжиж хахад гарсан хамгийн том юм чаленжинг зүйл тань юу байсан бэ гэж асуусан. Хэрэг чарилмаар авах юм. За би ярьж байна. Эртний үгнээс миний бодлохоор нас гэж арилгах юм бол эртний хүн хизээ өөрийгөө хомсчлснаас эхэлж насанд хүрсэн гэж тооцогддог гэж ойлгож байна. Яагаад гэх юм бол яг насны тим юу байна гэж байхгүй. 25 та хүн ч гэсэн өөрийгөө хомсрлааг бол яг тэр хүний яг насанд хүрсэн гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэх юм бол ингээд чинь насны хөшин ч гэсэн ингээд ихтэй сэтгэхгүй эсвэл хийж байгаа үйлдэл ингээд хийж байгаа юм ингээд яг ингээд насанд хүрсэн үйлдэл шиг биш хаа. Тэгээд яг өөрийгөө хомсрлон гэдгээр юу гэж юм гэх юм бол яг ихтэй хүн яг өөрийнхөө амьдрал өөрийнхөө гарт яг ингээд хүнээс ингээд нэг төслөж авах. За би яг л өөрийн асуудлаа өөрөө шийдэх юм байна. Би өөрөө хэмээн гэх юм байна. За би одоо ийм үүрэг хариуцлагатай ингээд тэрээр ухамсарсан цагт бол би яг хэрэгтэй нэг насанд хүрсэн л гэж тодорхойлно гэж ойлгож байна. Сонирхолтой. Стабай харилцан баярлалаа. Би л ер нь их залуухан санагдсан гэх юм уу. Хөшгөө тусан бас дотоодс тэгээд нэлээд залуухан байх шиг санагддаг. Гэхдээ ингээ яг том хүн болох би дааж хийж байгаа арай мэдэрдэг болохоор ингээ өөрийнхөө амьдралтай эзэн байх, өөрийнхөө ингээ дуртай зүйлээ хийх ингээ чиний хүсэж байгаа амьдралдаа чи өөрөө ингээ ямар нэгэн одоо хичээл зүтгэл гаргаад өөрөө өдөрчөө ингээ ямар байхыг ингээ шийддэг, энэ зүйлд яаж хандах вэ гэхээр ингээ өөрийнхөө амьдралд арай эзэн болж эхлээд одоо бусад хүмүүсээс хамаарахгүйгээр
ингэж амьдрнаа гэж одоо шийдээ тэрнлүүгээ ингээд арай хэд эхлэхээр надад арай том хүн шиг болж байгаа юм шиг санагддаг. Яг ингээд би автономтой би одоо яаж өөрийнхөө амьдралыг контролдож чаднаа гэж одоо шийдсэн үедээ өөрийнхөө тийм шийдвэрээ олж явахдаа том болж байгаа юм шиг санагдсан. Миний болохоор энэ 10 жилийн төгсөөд одоо тасанд хүрэх жоохон first тасанд 10 жил тахтаар ингээд амар хүүхдээ байдаг. Ингээл би ч болоогүй гэж бодож сахаа гэсэн чинь төгссөн шин оюулыг гинт 18 тэгтээ 20 гэж үргэлж. Тэгмээд ингээд гинт одоо жоох том болж байгаа мэн сайнслаа орж ирж байгаа. Тэгээ Jordan аюу их чөлөө дагаад ирж байгаа байхгүй юу? 10 жил байхдаа ч юм уу одоо жоохон бахтаа насан туршид байхдаа тэгээ гэр бүлээ дээр яг хөөд хүрээлэл багш нараас бол одоо ингээд илүү одоо юу гоо чинь иймэр хүүхэн байх хэрэгтэй гэж нэг шийд хийгээд тэгмээд жоохон томроод эхлэнгүүд яг хувь хүн маань ямар хүн болох вэ гэдэг хэрэгчлүүд байгаа сонголтын хэрэгчлөө тэгээд ингээд эсрэг хэрэгчлүүд гээд хүрээд ирэнгүүт маш олон хүмүүс одоо тэр хэрэгчлүүдийг юу ихээ гэдэггүй ингээд амар их хөдлөөс төрчдөг юм шиг санагддаг байхгүй юу. Тэгмээд ингээд наад захын зөндөө олон зүйлс ихээр хийх юм аа өөрөө өөртөө зориулаад шийдвэр гаргаж байгаа би бас гэр бүлтэй ч юм уу те өөрөө жоохон тасан турсан хүний үнээс charity гэдэг юм бас айгу насан турш байгаа юм. Нэг тийм охин аюу жоохон тинейж охин байлаа. Одоо ингээд mature жоохон woman болж байгаа юм шиг өдрөж яваар бас амар авч байгаа. Ер нь товынхаа нэлээд төлөвшөөд олон зүйлийг ойлгоод тэгээд хариуцлагын бүрэн илүү жоохон нэмэгдээ. Тэгээд өөрийгөө бас иргэн тайлбарнаа тийм хариуцлага биелэх энэ зүйл шинэ тасан турсан гэсэн. Нэрээ гэж бодож би өөрөө асуудалтай гэж бодсон. Challenging this гэдэг болохоор тийм надад юу амар хэцүү байсан бэ гэхээр сая би ингээд жоохон байх өсвөр наснд байхад ч юм уу хүмүүстэй харьцахад бол нэгтэй ийм би ингээд буруу хэлсэн ш тэд нар намайг буруу гэж бодохгүй гэдэг нэг санаа зовхгүйгээр тэр хүмүүстэй харилцаж байгаа communication-д ордог байсан байхгүй. пасс жоохон гэдэг. Тэгсэн чинь одоо ингээд өөрийгөө намайг тасны бүстэн гэж бодоод хүмүүстэй харьцахаар хүмүүс арай ингээд өөрөөр харьцдаг. Тэгээ би ингээд бүх насны хүмүүстэй харьцаж штэ. Аав ээж шиг яг настай ч юм аль эсвэл бүр өөрөөсөө жоохон өвчлүүд ч юм уу. Ингээд ирэхээр би өөрийнхөө бусад хүмүүстэй харилцааг одоо тийм дандаа ингэж бодож тэг хийдэг. Тэгж эхэлсэн нь одоо илүү тийм сорилт шиг санагдсан. Өмнө нь бол тийм юмд ерөөсөн санаа зовох шаардлагагүй. Яг ингээд өөртөө мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжээрээ ингэж акшн хийдгээс маахгүй. Тэнгүүд одоо яг насан турсан болчоор илүү тийм бодлоготой, тий, зорилготой юм үйлдэлийг бодож аваад тэр үйлдэлийг хийдэг. Тийм болсон. Сэн гаргасан өгүүлэлтэд хариуцлага Яг үнэ тийм. Тэгэхээр харин бодод үзэхэд эцэст нь дандаа хариуцлага гэдэг юм бодож үйлдэл хийдэг гэсэн юм. Бачаар ярилцж байгаа баг ойлголоо. Тэгээд таварын сайн ярьснаас одоо ингээд танаас бас нэг юм төр төрж байна. Надад бол жишээлбэл сургуулийн төгсөө дараа ч юм уу тасан турсан хүн гэдэг статустай болоод тий хүмүүсэндээ өөр хэвчэж байгаа шүү дээ. 10 жил тахтаа хүүхэд юм чинь гэлээ. Том болгоод ялангуяа оюутан болгоод тий чинь нас одоо ингээд манай эмээ намайг 20-тэй том хүн хэрэг мөрөж шаа. Үгүй дээ. Тэгмэд гэтээ ингээд нэг тийм одоо ингээд урт залхан байгаа шүү дээ гэж байгаа. Тэгмэд яг ингээд тухайн яг юм өсвөр насны хүнээс яг энэ бие хөдөлгөсөн хүн болж шилжиж байгаа тэр үед нэг юм төөрцөн юм шиг дүнж одоо ингээд хоцроод байгаа юм шиг тийм уянаас хоцроод байгаа юм шиг би ер нь яг зөв газараа зөв цагтаа байна уу гэсэн гэдэг нь ахгүй ч юм уу тийм яг хоцроод байгаа юм шиг амар оройдсон юм шиг ингээд төрж ирсэн. Надад бол яг тийм юм амар хүчтэй гэсэн ахгүй юу томсон чинь. Мөн болонлог тийм хүмүүс юм шатран жаар төрсөн гэдэг хандлага гэж би бодож байна. Тэр ер нь яаж хандсан бэ? Одоо ингээд бид нар одоо ингээд шимбаах заа ингээд 22 таах гэж нэр гэдэг амар томор зүйлс байсан шүү дээ. Тэгвэл хэвэл бид нар одоо жишээ өөрсдөө тэр насандаа ирж байгаад энэ чинь бас те нэг тийм амар те сэтгэлгүй удаа ингээд стилийн 17 8 те тэгмүүд яг насны ингээд 22 болчихгоо тийм хүн болгоны явдал яг тиймэрхүү тохомц асуудал гарч ирж ирсэн баха. Нөгөө тийм асуудал талаар яаж шийдэж ирсэн бэ? Энд чинь л яг нэг асуулт зүгээр л тоо юм шиг. Яг олон тоогоор хэмжигдээд байгаа ч гэсэн дотор бол тийм бүх тэрэл хийдэг. Зэрэн шиг. Манай ятгуулийн хувьд одоо тийм асуудалтай тулгарч байна. Одоо яг тэр настай бол явж байгаа шүү дээ. Би бол тулгарч байгаагүй.
Зүгээр ингээд бодохдоо харин өөрөө амар олдог наад ингээд дахин үлээ бишүүх наад албад үлээ бишүүх гэдэг юм шиг надад хүрдэггүй. Ингээд би нэг таны бичвэр уншиж үзүүлээ ингээд тэгээд би ингээд өөрөө олдог наад дээр хариултыг ингээд хийх хэрэг одоо ер нь байхгүй. Би одоо болохоор яг нэг мэргэжлээс сурж байгаа мөртлөө би хажуугаар ингээд маш олон төрлийн зүйлс туршиж үздэг. Тэгэхээр ингээд надад хоцорсон мэдрэмж төрдгөө ингээд миний ингээд 3 жилийн өмнөх би 2 жилийн өмнөх би жилийн өмнөх би ингээд одоогийн биес маш өөр санагддаг. Тийм болохоор ингээд жилийн дараах би 2 жилийн 3 жилийн дараах би ерөөсөө надаа ингээд өөрийгөө алах шинэ зүйлс хийх үнэхээр сайхан санагддаг болохоор яаж юм ингээд хоцрох мэдрэмж олж байгаагүй яг төвчээс бахалдаг гэдэг би ингээд санийхаа агаар шийдчих байсан. Өөрөө олдгоос нь ч нас хоцрох шаардлага байдаггүй. Тийм цагаараа. Тэгэхгүй яг тийм 19 18 дээр би бол амар стресс байсан. Бүх юм хүчин олцсон байх хэрэгтэй юм шиг те. Манай ингээд бус найзууд ингэсэн мэржлээ сонгоцсон ингэсэн гэл өөрөө ингээд амар стресс дарамттай аяг хийдэг байсан. Санжаа ингээд мэржлээ сонгох гэж болоод те. Ингээд нэг жоо хоцроод байгаа юм шиг мэдрэмж бол надад тийм мэдрэмж бол аяг төрж исэн байна. 19 18 дөр сууд төсөөд ирж байгаа. Тэгэл ерөнхийдөө ингээд цаг хугацааны дараа нэг юм уучлаад ойлгоод humbalга өөрсдөө цаг цагаар гэдэг юм ингээд acceptance цагаас бол ингээд таарчлыг нэг болж ирсэн. Таны яасан юм зүйл байж байна. Надад тийм бас юу дэш яваад тулсан гэж байна. Та нартай 16 надаа 16 насны шүү. Тэр үед нэг те энийг л би үнэндээ гэж итгэдэг байсан зүйл чинь одоо тийм үнэн биш юм шиг санагдаж итгэхээ болцсон тийм зүйл байгаа юм. Миний хувьд бол би бол одоо 16-аас хэдгээр гэсэн юм. Тухайн үед бол ингээд амжилт гэдэг аюул нэг тийм сетаптай ингэж аюул бодсон юм шиг байна. Яг сайн сургуульд ороод аюул ийм төрлийн ачивд хүрчиж би хийнэ гэж юм тий. Тэнгүүд ингээ үеийнхээ ч гэсэн найзуудаа ч гэсэн нэг юм тохиол хэмжүүрт оруулах гэдэг юм хичээдэг гэсэн. Тэгээ бас ингээд яг саяны маах хэлсэн шиг бүх юм ингээд figure out тахстай гэж боддог сахар. Хоёр хүрэхэд би одоо ингээд амьдралынхаа зорилгыг олцсон. Тэгээ хаашаа хаа мэдсэн. Энэ юм хүмүүс гэдэг яг эсвэл тэр амар таач тиймээс амар санаж байна. Тэгээд одоо болохоор ингээд жоохон том болоод одоо ингээд ирээд хахад яг тэр сэтгэл хөдлөл нэг байхгүй. Ер нь аль хүн болгоо ингээд тийм юм заах аврыг сайжруулах хэмжүүртэй idea амжилтын тийм зүйл байдаг. Тэгээд тэрэнд нь ямар ч юм хүсэлтөө цаг цаа байх шаардлагагүй байна. Тэгээд бас яг ирэх бас аясан шиг ингээд өөрийгөө ингээд create extend гэдэг юм. Тайлсан тийм жавхлал хэлбэл. Тэгээ ингээд цаг хугацаа яваад ирэнгүүт яг success гэдгийг яг юу гэж define юм гэдгээс өөрчлөгдөд ирэхэд бас тэр юмээс өөрчлөгддөг л байна. Миний хувьд 16 оны хүмүүс ачаа аюу асуудалтай. Яг энэ үнэн гэсэн биш. Яг үзэл бодлын хувьд болохоор би ийм үзэл бодолтой байсан байхгүй. За. Ерөөсөө ээж аав хоогийг нэг хамж болсон сонсдгоо. Түүнд аюу зөрүүд Дүрсгүй байсан. Дүрсгүй бол биш. Зөрүүд гэх юм үзэл бодлын хувьд. Яг тийм бол би завар ингээд тэгээ ээж аваасаа ингээд за англи хэлүү ингээд утсаар сонссон зүйлээрээ баг илүү те баг энэ хоёр юугаа мэддэг хааны чиг хандлага бас ингээд тэрхэн дотор их биш ч гэсэн ингээд дотор тиймэрхүү болдог байсан. Нэг юм teenage өсвөр насны үед ингээд нэг юм rebellious үе байдаг шүү дээ. Ингээд жоох эсэргүүцмээр тэгээд өөрийнхөө ингээд нэг өөрийгөө нэг юм том болцсон юм шиг мэдрэмж аваад те ерөөхдөө ингээд нэг өөрийнхөө өсвөр настай хүмүүсийн одоо хэлж байгаа ярьж байгаа зөвлөгөөг ингээд амар хоцрогдсон хуурчлагдсан бол те одоо тийм байхаа болцсон одоо үе шал өөр болцсон одоо ингээд юм ингээд шал өөр болцсон гэсэн тийм үнэлэл бодолтой ингээд тийм өөрөөсөө ахын настай хүмүүсийн зөвлөгөөг сонсохгүйгээр том толгойлж яваад өөрхөн гарсан шийдвэрээс болоод ингээд айгу алдчихсан тохиолдол надад айгу байгаа. Одоо ингээд жоохон томроод ирэнгүүт ерөөхдөө яг өөрөөсөө ахын настай хүмүүсийг хөндлөл маань арай ихсэн юм гэж бодож байна. Яагаад гэх юм бол тэр хүмүүс чинь те арай олон юмс илээдсэн ерөөхдөө амьдралын туршлага гэдэг юм бол ер нь хаашаач явдггүй мэн гэдгийг бол бид ойлгосон. Яагаад гэх юм бол ингээд түүх гэдэг зүйл чинь history repeats itself гэж нэг зүйл байдаг шүү дээ. Ерөөхдөө түүх давтагддаг. Тэгэхээр тэр хүмүүс чинь ерөөхдөө амьдралдаа ингээд харсан үсэн туршлага
ерөөхдөө яг хаасаж ингээ газарддаг юм байна гэдгийг ерөөхдөө одоо амар сайн ойлгоод ерөөхдөө өөрсдөө том хүмүүсийн үг бол айгуу сайн ингээ дуулууртай хүлээж аваад амар шингээж байгаа гэх юм уу. Тийм. Тэгэхээр одоо би очлоо ингэж бодож байгаа юм байна. Одоо 90-ийн тий Одоо 22 настай болсон. Тэгээд 16-ны дүүмэр яг нэг чиний өмнө бодож исэн бодлоо ярьсан тий. За 90 ахын хэлж байгаа баг юу мэдтээ тий баг. Тий та зөвхөн цаашаа байж аа мэдтээ байна тий. Тэнгуү тэр хүмүүс яг өөрсдийнхээ үнсэн бодлоор ингээд нэг decision шийдвэр гаргаад алдаж үзнэ. Тэгээд тэрийг яг алдаж үзнээсээ өөртөө ойлгож хүмүүсийн аяга зүг. Тэгэхгүй хэлээд бол яг одоо л ойлгоход бас жоохон хэцүү байх. Бээрээ туулж ирсэн. Тийм. Яг нэг үсэг шинжилж байгаа. За ирдэг бол би л 13-таа байхад шүүрэх бодол гэвэл ямарваа нэгэн тийм ганцхан зорилготой байх тухай бодлыг хурцлагдсан болов ингээд одоо бол би ирээдүйд яг ганцхан юм хийх ёстой ч юм уу эсвэл одоо нэг том зорилго тэрнээ дааж хүрэх ёстой гэх мэт одоо тийм үзэл бодлогоос одоо жишээ хүмүүс нэг мэрэгчлээ сонгохдоо би энэ мэрэгжил насан туршдаа хийн гэж одоо залуу наснаа маш их одоо стресстэй санаа зовдөг үе байдаг. Би болохоор ингээд сүүлийн жил ингээд маш хөгжлөсөн. Яаж миний ирээдүйн зорилго, ирээдүйн мөрөөдлүүд, холын зорилго нь маш их багассан. Яаж ингээд 5 жил, 3 жил холын зорилго мөрөдлөд тавихаа юм болчихсон. Тэр нь ингээд жоохон хүмүүстээ сонсож магадгүй ч гэсэн надад бол үнэхээр таалагдсан. Яг тэгэхээр ингээд хэрэг би одоо ингээд маш том нэг зорилго тавьсан байсан бол одоо ч архитектор болох ч юм уу. Тэр нэг ганцхан том зорилго тавьчихаад тэрэндээ ингээд хүрэх гээд маш их шийдчихсэн. Болохоор ингээд над дээр ингээд иржсэн юм үнэхээр гой өөр салбарын боломжууд, өөр ингээд хоббинууд тэдгээр зүйлсээс ингээд татгалзах байсан байх гэж боддог байхгүй юу. Харин ингээд эсвэргээрээ ингээд эрхчлөөтэй би ингээд 5 жилийн дараа ингээд юу хийхээ сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ ингээд над дээр ингээд ирж байгаа боломжууд ингээд шин зүйлсүүд амар гой туршиж үзэж байгаа болохоор тэр маань маш их эрхчлөөтэй санагддаг. Тэгээд энэнийг бас хөгжүүлэхэд нэг тусалж байсан бодол нь болохоор ингээд яг ч кино үзсэн маань соул гэдэг нэг залуу ингээд хамгийн ингээд чухал зорилготой хүрэхээс өмнө ингээд бас барчдаг. Ингээд сүнс яг хамгийн гол жаз бандтай тоглож байгаа л өндөр шинэ ингээд машин байрлалтай шүү дээ. Би тэрэн шиг бас нэг бодсон байхгүй ингээд би ингээд бас холын зорилго тавьчих юм бол тэрнээс өмнө хүчгүй яана гэж боддог гэдэг гараад ирсэн. Ингээд архитектор болохоос өмнө бас барчих үүдээ ч юм уу. Тэгээд тийм учраас ингээд гой холын зорилго гэхээс илүү өнөөдөртөө ингээд одоо байгаадаа маш их анхаарал үнэхээр ингээд шин ингээд гинэ бага ингээд гинэ бага юуняатаа өөрөө ямаатын зураг гэх олон машины зүйлс төрчихсөн. Тэгэхээр байсан. Тэгээд ирээдүйд бас маш олон мэрэгчлээ болох юм байна гэж боддог. Хайваа бүр ингээд суралцах завсарч аваад нөрөн хуурын одоо ганцын техник коллеж бүр бүртгүүлэх гээл тэгээд төгсөөд байгаль хамгаалагч шугуу судлаач гэдэг ерөөсөн нэг зүйл өөрөө хязгаарлагдахгүй байсан нь үнэхээр сайхан байсан. Жинзи үеийнхэн гэдэг байгаа шүү дээ. Одоо бид нар ийм яг явж байгаа үедээ энэ үеийг арай биднээс ахмад үеийн хүмүүс харчаад тэгээд одоо биднээс өмнөх үеийн хүмүүс чинь нэг юм ажил одоо нэг мэргэжлэр сургаал төгсөөл тэр гарсан одоо ажиллаараа насан туршдаа тэтгэврт гарan хатал ажиллахыг бүр нэг зөв гэж боддог байсан ч юм уу тэгж амьдарч ирсэн хүмүүс ах чинь одоо шинээр гарч ирсэн байгаа жинзи үеийн хүмүүс болохоор юм олон юмыг хийж үзэх хэлсэл энийг бас нэг талаараа бидний хувьд бол эрхчлөөтэй болсон илүү амар тийм diverse болсон гэж бодож байгаа ч гэсэн бусад үеийн хүмүүс харахтаа болохоор илүү тогтворгүй ажлыг тийм удаан хийж чадахгүй ч юм уу өсвөр талааснаас хараад байхгүй. Энээр та нар гэж бодож байна. Бодож үзчихсэн. Сая би яг тийм паттерн ялж байгаа юм хэлдэг. Тийм definitely зөвхөн хүлээж зөвшөөрөх таах гэж бодож байна. Тийм. Хүлээж зөвшөөрөх амархгүй шүү дээ. Тэгээд бид нар ч гэсэн том болоод өсөө бид нар чинь яалж хараа юу хийх вэ? Бүр жоох үе байна. Одоо бид нар ч гэсэн ингээд Gen Z үеийн одоо доошоо alpha бидний одоо generation тэр үеийнхний хараад ч гэсэн бас үзэл бодлын зөрчилтөөнүүд үүсэх юмнуудаас гарах гэж бодож байна. Тэгэл ерөнхийдөө нэг юмсэг шиг ингээд зохицож л ингээд
ингээд харилцаа ингээд юу гэх юм бэ? Мэдээлэл солилцоо нэг ямар зүйлс хийж байгаа гэдгээ сайн ойлгол ингээд зохицож амьдрах нь хамгийн зүгээр юм байна. Өөрчлөлт хийх шүү бол тийм. Тэгээ яг нэг ингээд мэрэгчлэр ингээд сураад ажиллаад амьдна гэдэг. Одоо миний хувьд гэх юм бол одоо 22 нас хүрч байхад би одоо яг ямар мэрэгчлэр сурах байсан бэ гэдгийг өөрөө бүрэн ойлгочих жишээ нь. Тэ одоо багт ингээд 18 та үед бол тэгэл яг ингээд амар тулгымсан асуудал болдсон шүү дээ. Ямар мэрэгчлэр яаж сурах вэ? Ямар хүн болох вэ гэдэг чинь ингээд би одоо энэ шийдвэрийг гаргах юм бол ийм хүн болчих гэсэн нэг ойлголттой. Тэгээ бүхэл нас амьдралаараа яг ийм л байна гэсэн буцах нэг замгүй юм шиг тэ. Тэгмүүд одоо яг ингээд би 18 тадаа яг ингээд санхүү бизнес гэсэн энэ чиглэлээр сурнаа гэсэн ерөөхдөө бусад хүмүүсийн инфлюенсээс болж ерөөхдөө аягүй шиг сонгосон юм шиг. Одоо яг өөрөө ойлгоод өөрийнхөө passion би яг өнөртэй яг ямар юм ингээд аягүй ингээд сонирхолтой ингээд өшөө бүр ингээд улам ингээд судлаад явах юм. Би бол ингээд neuroscience-аар аягүй сурах стресс юм байна ерөөхдөө. Бараг их хөвчтэй гэсэн одоо л ойлгож байгаа жишээ нь тийм. Тэгмүүд яг Хүмүүс ингэж байж санаал амьдрал биш. Тэгээ хожил төгсөд яаж юм багширч юу. Одоо ингэ бакалавраас сонгохдоо тэр чинь чиний насан туршийн 60 жилийн ажил чинь гэдэг нэг тийм айгу төлөвшөл байсан юм шиг. Тэгээд үүндээ бакалавр хийгээд бидний бүхэл нэг суур одоо яг өөрийгөө таньж мэддэг хүмүүстээ тэгээд бакалавр яг тэр одоо яг цаашаа явах гэдэг өөрөөсөө айгу тодорхой хацмаар надад suurсан. Далаа ер нь багтаан хаа сүүлийн үеийн хүмүүс надад ч ингээд нэг хамтарч ажилладаг болчихсон юм шиг санагдсан. Тэгээд тэр дундаа нэг салбарын хүмүүс ингээд хоорондоо дээр ч юм уу одоо үнэндээ тэр талбарт маш мэрэгчсэн хүмүүс байгаа. Гэхдээ баг нэг талбартаа ингээд олон хэлбэр хэсэг одоо нийгэм, технологи, биологи, байгалийн ухаан, дизайн гэдэг маш олон зүйлсийг ингээд халиад одоо эзэмшсэн тийм хүмүүс нэг гарч ирж байгаа. Тэгэхээр хүмүүс ингээд тэр бүх зүйл ингээд асуудал одоо нийгэмд тулгарч байгаа асуудал хэмдээ ингээд маш олон талаас хардаг. Их өвөрмөц шийдлүүд гаргадаг юм шиг санагддаг. За дараагийн асуулт нь болохоор бид нар ер нь хэр их кино үздэг юм. Кино ойрт үзэж байгаа юу? Сартах би ер нь үзтгөө. Миний 26 оны ингээд зарилгын кино үздэг. тэрээс орж чадахгүй юм кино харж. Эсвэл цаг үрээд юм гэж бодогдоод байд юм уу? Мэдгүй юм анкорс зүйл байдаг хаа. Ер нь үзэх ингээд жоохон үздэг гэсэн шиг зэрэгсэн юм үзэхгүй. Эзэн ч ингээд пашн үздэг. Тийм шоу юм шиг байдаг. Гэтэ манай пашн гэж сахах юм. Чи кино хамгийн сул хизээ ингээд бүрэн кино үзээд тэндээсээ ингээд мэдрэмж авснаас авахгүй олж ингээд бүрэн бүх юм экспириенс хийх нь шүү дээ. Тийм юм хэлсэн. Жоо emotionally жоо нам тийм фүүл. Бат кинон дээр гардаг хайр дурлал та нарын амьдрал дээр одоо ингээд тохиолдсон хайр дурлалаас ямар ялгаатай эсвэл энэ дээр за кинон дээр ингэж гардагч бодит амьдрал дээр за юм байдгүй да гэж боддог тийм experience байна уу? Зөв үсгэлээ яваа. Тэгээд experience яг үнэхээр нэг юм байх. Long term relationship нэг байгаагүй. Тийм болохоор юм одоо их суралцах бас зорилготой байна. Хэмдраа. Тэгээ хойгээд хүмүүс нөгөө нэг аюугүй хайрцагт ямар intense extreme басна юм шиг өндөр харагдаж шүү дээ. Нэг зүйл гарцуулаад орлоо бүр тэр хандлаа амар хөөс буцахгүй болоо. Нэг зүйл ингээд аюугүй ингээд нөгөө тэгэхээр амар intense басна юм шиг ингээд харуулдаг юм санагдав. Тэгмээд яг бодит амьдралээр хайрал гэдэг зөвлөм, flowing тэгээд бас ингээд дуулалтай байх боломжтой юм шиг тийм байдаг хаа. Ютуб л явж байна. Тэгээд драматик кинонууд нэг үзэж байгаа юм. Яг уншижсэн номнууд бол уншижсэн байна. Тэр дундаа гэхдээ миний уншдаг драматик номууд бас яг романтик гэж хэлэхгүй. Жишээ нь Чехов гэх юм маш ингээд бодиттой зүйлсүүд илэрхийлсэн. Өчигдөр би бол жишээ нь нэлээд ихтэй ном уншсан. Гэхдээ ингээд огт хинэмж буруутай байг зүгээр л өрөвдөлтөө хүмүүс гэж их бодогдуулсан зүйлс. Тэгээд кинонуудаас болохоор хаяа харахаар кино дээрээс нөө сайн талууд жоохон их араад идэв шиг санагддаг. Гэхдээ яг үнэ амьдралдаа ингээд тийм юм байхгүй бүтээгээл албатай ингийн одоо гин хүмүүс төрсөн кино л их.
За миний хувьд гэх юм бол хайр дурлал кинон дээр болохоор ерөнхийдөө хайрыг love гэдэг юм яриад байгаа ингээд харуулаад явах та ингээд өдөр болго ингээд амар butterflies те өдөр болго ингээд амар кино шиг хийдэг шиг ингээд нэг амар кино шиг те ингээд өдөр болго ихтэй цэцэг скол одоо нэг дээр гардаг шиг амар жоо хэтрүүлэгтэй зүйлүүд байдаг шүү дээ. Тиймэрхүү зүйл ингээд харж байгаа хүний хүлээлт нэг арай өөр болчтой юм шиг байна те. Тэгэнгүүт одоо жишээ нь одоо нэг харилцаанд орлоо гэж бодонгууд яг өдөр болгоно л бүр нэг амар юм те ингээд галан дүрлцээл ингээд хэлсэн те ингээд харин тийм байхгүй байх гэж бодож байна. Яа гэх юм бол зарим өдөр тийм байх ч гэсэн зарим өдөр ингээд down байгаа те. Яг тийм үед нь яг тэр хүнийгаа яг тийм өдрөө ч гэсэн гой байгаа өдрөө ч гэсэн яг ингээд сонгоно гэдэг нь бол ерөөхдөө их тэр харилцааг бүтгэх фаз гэж бодож байна. Тэгээд бас одоо ингээд хэлүүлээ Америкт наваа ингээд амьдарч сурч амьдардаг байх үед ингээд high school lovers sweethearts гэдэг. 10 жилээс хойш бүр ингээд 60-70 хүртэл ингээд хамт байсан хүмүүс гэдэг. Тэгээ тийм хүмүүсийг ингээд хараад үзвэл тэр чинь бол ингээд амар гайхалтай байхгүй яа. Тийм бол одоогийн манайгийн гэр бүл салт ямар байгаа лээ те. Хоёр талаас хоёр уур байлгаанчтай хүмүүс нийлээд нэг гэрт ороод болохгүй бүтэхгүй мэн ингээд жоох ингээд adversity асуудал тулгархаар ингээд нэг рүү гурван угаал асуудлаа хамт шийдэж чадахгүйс болоод ингээд салчдаг те. Тиймэрхүү тийм бүр 10 жилээс хойш одоо 60-70 хүртэл хамт байгаа хүмүүсийг хараад үзэх юм бол тэр хүмүүс чинь энэ харилцааг барин teamwork баг ингээд болгож ингэж харж байгаа байхгүй те. Ингээд нэг нэгнийхээ дутагдaltaй талыг ойлгоод тэрнээрээ ажиллаа нэг нэгэндээ ингээд give up хийхгүй те. Hope ингээд байгаад ингээд ерөөхдөө хоёр талаас нэг нэгийг ойлголцоод амар хүлээцтэй ингээд нэг нэгийг ингээд амьсан ажиллаж байгаа байхгүй те. Тэгэхгүй тэр хүмүүсийн хувьд гэх юм бол 18 жилийн хайр бол 60 ингээд 60 жилийн дараа тэр хайр яах байх байгаа. Гэтэ бүр яг 60 жилийн өмнө шиг тийм анхны шиг тийм butterflies те амар тийм highs and lows байхгүй яг гоё юм stable тэгээд яг ингээд нэг нэгнийгаа бүрэн ойлгоцсон. Тэгээд тиймэрхүү хүмүүсийг харахад надад амар inspiration байдаг шүү дээ. Яг гэх юм бол би өөрөө ингээд одоо жишээ нь харилцаанд ороод long term ингээд харилцаанд яг юм ингээд ямар нэгэн асуудал толгоно те тийм юм болно. Тэр ингээд тэр олон жил ингээд шийдээд өдөрт хүртэл хамт байгаа хүмүүсийг харахад надад амар inspiration санагддаг. Сайн юм хангижтэй хайр одоо тиймэрхүү одоо high school sweethearts ингээд хайр дурлал гэдэг нь маань яагаад гэвэл hindi ba teamwork одоо ингээд тэнгууд эрэгтэй хоёр хүн ингээд байхлаасаа шал өөр хүмүүс байгаа шүү дээ. Тэнгууд ингээд яаж ч бид нарт ч аюу ялгаад байгаа. Тэгээд тэрийн талаар ойлгоцол байгаа, гол хийцэл байгаа. Тэнгууд одоо биологийн төвчлэн дээр аюу тийм олон төрлийн өөрчлөлтүүд байгаа шүү дээ. Мэдээж үдээсээ санаа мэддэг гэдэг ч юм уу тийм одоо тиймэрхүү зүйлүүдийг одоо яаж их сайн ойлгохтой байдгийг гэдэг дээр бас яаж хасах гэж байгаа байхгүй юу? Тэр шал өөр байгаа нэг ойлгох чинь хэцүү шүү дээ. Би физиологийн өөр байгаа нь яаж ойлгох вэ гэсэн үг шүү дээ. Тийм. Сэтгэл санаа явуулсан. Тэгээд ууна тэр байдлыг биологийн хүмүүс нь тэр одоо гормон манай өнөө энд одоо юу байна. За энэ асуултын хувьд гэх юм бол тэ эмэгтэй хүн чинь өөрөө эрэгтэй хүнээс ялгаж байгаа хамгийн том зүйл нь мэдээж эмэгтэй хүн болж төрсөн болохоор хүүхдтэй болно. Өөрөө тэг хүүхдийг бүтээн өсгөн гэдэг тийм том зүйл айгүй том ялгаа гэж би боддتي. Энтэй холбоотойгоор түрүүн хэллээ тэг гормоны байн тэрийг зохицуулж яадаг эмэгтэй хүний бие физиологи гэдэг чинь эрэгтэй хүнээс мэдээж бүр нэлээд өөр ажилладаг тийм үү. Тэгэхээр тэр болгоныг эмэгтэй амьдралынхаа туршдыг та нар ч гэсэн өсвөр насны тогтоод үзсэн л ах те сарын тэмдэг ирэх гэдэг челленж байна. Тэгээд сарын тэмдгийн одоо үеийн тэр одоо олон зүйлүүд байгаа шүү дээ. Өвдөлт, дааврын өөрчлөлт, анги одоо энэс эхлээд бүр амьдрал чинь тэр чигтээ өөрчлөгдөн заяа. Тэгэл дахиад энэ өсвөр наснд бид нар энэ сарын тэмдэгтэй холбоотой асуудлуудыг яаж хийх вэ гэдэг, яаж зохицуулах вэ гэдэг тэр арга замыг олоод байж дахиад хүүхэдтэй болох те бас би төрсөн эмэгтэй хүн болоод дахиж хүүхэд гаргах, хүүхдээ хэрхэн өсгөх тэр ингээд бүх амьдралын энэ үе шатуудад хэрхэн даван тулах вэ гэдгийг аюу тийм хүн эмэгтэй ер нь амьдралынхаа туршдаа тэр чигтэл энэ асуудалтай холбоотой юмыг даван туулж чаддаг гэж би боддог байхгүй юу. Тэгэхээр энэ цаг үед нь түрүүний өмнөх дээр сэтгэвтэйг ойлгох юм бол эрэгтэй хүн энэ бүх цаг үед те үерхэн хамт байна нөхөр олон гэхээр энэ бүх үед энийг нь ойлгоод хамт байж чадчих юм бол магадгүй тэр нь миний хувьд түрүүний ярьсан хайр дурлалтай
амар холбоотой зүйл гэж би үздэг. Хамгийн challenging зүйл нь гэх юм бол одоо эрэгтэй хүн эмэгтэй хүний өмнө ингээд өөрөө тавихад л аяг хэцүү юм л да. Тэгээ яа гэх юм бол нэг team юмыг яг өөрөө ингээд дотор нь ороод мэдрээд гормон ямар байдیں, сэтгэл санааны ямар байдیں тэгээ миний өөрөө ингээд мэдэрч чадахгүй болохоор ерөөдөө ингээ өөрөө тэр хүн ингээ өөрөө орон тавина гэдэг шиг тэгэхэд л аягүй хүндрэлтэй байдаг болохоор яг ойлголцлын тал дээр асуудал үүсдэг гэж бодож чадлаа. Одоо стереотип одоо хүмүүсийн одоо буруугаар мэддэг зүйлсүүд буруу зүйл бодлоод чинь тавгаан болгоо хайсан гэх юм эсвэл одоо ингээд сарын тэмдгэн дээр ингээд муухай ашиг бүгдээ ингээд эсвэл зарим ихтэй зөвхөн өвдөн замбарх ингээд өвддгөө гэдэг ингээд башилж гэх дээр ингээд сонир санаа ингээд Тэгэхээр яаж ингэж ойлгож үзөө. Эмэгтэй хүмүүс эрэгтэй хүнээс өөртөө энэ хэцүү талаараа гэхдээ бас дахиад эмэгтэй хүмүүс дотроо дахиад энэ зүйл дээр өөр байдлаар илэрдэг өөр төрөлхөдөөс хэлж байгаа юм. Тийм тэгээд нэг саалж тэр бүрчлээ гэж нарийн зүйлсүүд сайн мэддэг шүү дээ. Тийм хүн болгоно гэхдээ одоо энэ үед одоо эрэгтэй хүн одоо юмас хэлжтэй ингээ өөрийгөө оронд нь тавихад тэр үүдэлтийг одоо мэдэрч үзээгүй яаж бүрэн дүүрэн ойлгох гэдэг юм үстэй тийм. Тэгвэл яг одоо манай одоо юуняпэ зүгээс одоо хамтруулаа олончдын хөгжүүлэлт одоо PhD төсөл шиг одоо ингээ мэдлэг ойлголт өгдөг зүйлүүд аягүй нэг хэрэгтэй аахгүй тийм. Үнэхээр мэдхгүй байгаа зүйлийг ойлгохгүй шүү дээ. Тэгвэл эмэгтэй хүний фейсбુક юм байдаг тийм зөвхөн сарын тэмдгийн нэг 7 хоног ирдэг одоо тийм таныг биш бид ч одоо сар 4 өөр хөлбөр явж байгаа шүү дээ тийм ээ. Овляцын үед байна тэгэл бийсэн хэвчлээ. Ингэвэл энэ зүйлүүд дээр нь эмэгтэй хүмүүсийн гормон даавар яаж хөгжил үздэг. За яг энэ үеэр нь эмэгтэй хүн болгоод өөрч гэсэндээ бас яаж support хийж болох те. Иймэрхүү зүйлээр нэг мэдээллийг аягүй бас нэг зөв өгдөг байвал бас илүү амар байх болов гэж бас тааж байна. Биеэр мэдэрч чадахгүй юм чинь тэрийг хамгийн сайн мэдээлэлтэй ойлголттой educated ажил хамгийн сайн ойлгох. Тийм хүмүүс бас өөрийнхөө story мэддэг зүйл ингээд одоо ойрын үед бол аюу тийм нээлттэй болоход бид нэр одоо хичээж ажиллаж юм л та тэгэхгүй аюу хаалттай байсан шүү дээ. Хүмүүс яхаас амар awkward байдаг. Яхаас жоохон зайлс гэдэгтэй саний тэмдэг юм хөдөлбөөнд байна. Юу ялээ гэж үгээд тэгвэл одоо сая манайхны үйлсэн therapy гэдэг юм байсан шүү дээ. Цорол тэндээ нэмэгтэйчүүд өөрсдийнхөө саний тэмдэгтэй холбоотой юм vulnerable story-нуудаа ингээд аюугаа нээлттэй хуваалцдаг тийм. Тэрийг ингээд хийснээс хойш ингээд ганцаараа ийм experience байгаа юм биш тийм. Ийм хүн болгоны ийм олон төрлийн experience байсан биш гэдгийг бас харах аюу гоё юм. Хамжаа тийм. Өнөөдөр ингээд базаад хэлээд Нийт подкастаа базаад сенац базаад хэлээд тийм юм шиг юм хийсэн. Тэгээд ер нь бол ингэж бодож байна. Тэгээд сая хэллээ шүү дээ. Хүн болгоны харилцаа адилгүй тийм. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсээс өөр, эмэгтэй хүмүүс төр дотроо дахиад өөр байдаг. Хэрэгтэй миний явагдаж байгаа сарын тэмдэг амьдралын сар болгон тохиолдож байгаа сайкл чинь өөрөө эмэгтэй хүний аюул чухал юм чинь бидний дэ цаашлаад хүүхдтэй болох хүний амьдрал нь хамгийн гол зорилго чинь магадгүй хин нэгний хүүхдтэй болох цаашаа өөрөө хүмүүлдэх гэдэг бол баялаг чиглэл бидний хамгийн том гол мөн тийм. Тэгэхээр энэ одоо том зорилготой хамгийн чухал явагдаж байгаа мэдээж сарын тэмдэг ovulation үнгээс гэр хавс амар олон сэдвүүд юм л да. Тэрийг бид нар бүх нийтээрээ тийм хүмүүс хэвийн хүлээж аваад одоо хин нэгэнд би энэ талаар яна миний сарын тэмдэг ирсэн гэдгийг нуух биш. Энэ үед би ингэсэн тэгэхээр тэгвэл би яаж хүлээж авах гэдгийг хүн болгон мэддэг болчих юм бол эргүүлээд нийтээрээ энэ талаар тэг гоё хүлээж авдаг. Эргүүлээд тэр гоё хариу үйлдэл гаргадаг. Тийм байна гэж би итгэдэг. Тэгэхээр бүгдээрээ тийм болохын төлөө хараа залуучууд хичээх хэрэгтэй. Энэ талаар юусаа санаа зовхгүй, илэн далгүй, нээлттэй ярилцдаг байх хэрэгтэй. Хэрвээ чи найз охинтой залуучууд эзжих юм бол найз охинтойгоо чиний сарын тэмдэг чинь ямар үед одоо ямар мөчлөгтэй ирдээ, хэрэг хийрдээ, өвдөлттэй ирдээ, чамны үед чинь хэрвээ ямар нэг асуудал гардаг, хэцүү санагддаг тийм юм байх юм бол надтай нээлттэй ярьж олно шүү гэдгийг тийм хэлдэг зоригтой байгаасаа хийж би хүсдэг.
Тэгээд нэг юм нэмээд хэлэхэд би Америкт байхад ерөнхийдөө 6-7 дугаар ангиас нь ахуулаад health class гэх боловсролын хичээл хадгалж байна. Тийм яаж шүү health гэх тийм одоо ингээд эрэгтэй хүмүүс шүү дээ. Эмэгтэй хүмүүсийн талаар ойлголттой болчих жоох байна. Энэ бол тийм энэ үеийн нэг бид юм юм жил байна. Энэ ингээд санаа түн дээр тусаж хүлээж байгаа. Химээ гэсэн багасаа тийм ойлголттой болчихгоо тэр хүмүүс болохоор яг ингээд асуудал үүсгэн яагаад манай Монгол болохоор иргэд нэг жоох бичвтер сэдв шүү дээ тийм миний юм гэдэг нэг жоох хаалттай гэх юм уу тийм одоо ингээд аав ээжтэй хайртай гэж хэлхээсээ чичдэг хүмүүс ч жоохсоо тийм ингээд тэрийг одоо ингээд бидний ээж одоо үзэл бол айгүй ингээд хэлэх юм бол тийм нээлттэй болгосноор хүмүүс арай educated байснараа зөв шийдвэр гаргахаа хэрэгцүүлж баярлалаа миний гойтой ихтэй өөрийнхөө үзэл бодлыг ихтэй хүмүүст сая яг хэлээс яг л бидний хийгээд байгаа юм хамгийн гол одоо утга учир нь энэ зүйлийг байж бол хамгийн натурал зүйл шүү гэдгийг нэг юм одоо тийм ойлголтыг түгээх тэрийгээ дагаад мэдлэг болцсоолаа яах гэж л. Ингээс их сонирхолтой уншиж байсан. Ингээд юу лээ сарын тэмдгийн цусчаа ингээд бусад цуснасаа бодвол ингээд бис засалгүй одоо ямар нэгэн гэмтэл шахнаас ингээд гараагүй цус гэж ярьдаг юм билээ шүү дээ. Тэгээ ингээд spiritually ингээд зарим ингээд соёл ингээд сарын тэмдгийн цус ингээд маш хөвгөж үздэг гэсэн ямар нэгэн одоо хотын зүүн шарах гэх зүйлсээс ингээд гараагүй цус болохоор байхын зовоо гэх. Тийм болохоор ер нь ингээд сарын ерөнхийдөө ингээд арихаар ингээд сарын тэмдгийн ингээд хүмүүс их бохирд байхгүй байдаг. Тэгээд одоо хүн бүрдэх байгаа ингээд хатуунаас дэвсгээс үсээгүй болохоор ингээд өмнөөс ер нь хичээх шаардлага байхгүй шүү. Тийм одоо ингээд сая бидний ингээд зөндөө юм байлаа шүү дээ. Одоо ингээд бидний байгаа version дээр өмнө бас жилийн өмнө шалгуу хүмүүс байсан гэдэг ч юм уу. Тэгвэл ингээд 10 жил их сурвал ажил дээр гарах гэх айгаа олон зүйл өөрчлөгддөг. Өсвөр насны дээр ч гэсэндээ эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн эрэгтэйчүүдийн хувьд ч гэсэн би физиологийн хувьд, сэтгэл зүйн хувьд маш олон зүйл ингээд өөрчлөгддөг. Тэгээд яг энэ үеүүдэд яг энэ талаар тохирсон сэдв бүртэн одоо тохирсон бичлэг мэдээлэл танин мэдгүй зүйлстэй нэгийгээ бид нар яаж илүү сайн ойлгох вэ гэдгээр тусалж байгаа иймэрхүү төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа хэрэглэлүүдтэй айгүй батнымээр яваа идэвхтэй оролцоо боломжтой тоглоом мэдүүлээ ингээд явбал өнөө асуудал байгаа ч гэсэн бүгдийг шийдэж чадахгүй ч гэсэндээ баг багаар бид нар бас ингээд жоохон contribute ингээд явах бас боломжтой байгаа айгүй хайрлж байна. Үзэгчдийн хүмүүс нэг бас бодоод хэрвээ periodтэй холбоотой асуудал байгаа бол шууд манай period юм Instagram хуудастай холбоотой шууд асуулт асууад хариулт өгөөд болно шүү дээ. Тийм сая баярлалаа миний дурдчихсан. Тэгээд дахиад нэг юм хэлээ нөгөө түрүүн бас хэлжсэн period my dear period гэх нэртэй бидний нэг юм story challenge байдаг. Тэгэхээр тэрэнд өөрсдийнхөө та нарт амьдрал тохиолдож исэн архитект хүн байсан болно. Би одоо нэг найз охиныхоо анхны ер нь сарын нэг ерөөсөө юм болж исэн ч юм тийм сонирхолтой, сонирхолтой биш гэсэн л өөрөө ч хувьд тийм шинэлэг санагдчихсэн тийм сторинууд байх юм бол манай period.ub гэдэг Instagram хаягаар бичих бүрэн боломжтой шүү. Тэгээд бид нар тэрийг чинь нэрийг нууцлаад ч юм уу эсвэл та гоё нэрээ зураг аял тавиад гэж баяныг юмтэй бүрхэмдүүг хуваалцах боломжтой. Тэгвэл манай period юм төсөл маань одоо UNICEF мөнгөөр дэмжигдээд Washington живтэй хамтраад бас олон яг саяны бид нар ярьсан сайн тэмдэгтэй холбоотой мэдээлэл танин мэдгүй зүйлстэй энэ зүйлсийг 10 жилийн хүүхдүүдэд сурагчдад нийгэмд түгээх боломжтой айгүй олон гоё activity-нуудыг хийж төслөө одоо илүү хэмжүүлж байгаа. Тэгээ энэ бас зөвхөн та бүхэн маань манай подкастаар бас зүйлсээр ингээд гоё ярих байгаа бас оролцох боломжтой. Тэгээд яг үнтэй одоо амьдлан ганц period-ийг гэлтгөө манай UN маань маш олон төрлийн бас нэг хэрэгтэй залуучуудын төлөөсөн доолыг нэгтгэсэн үйл ажиллагаануудыг бичиг төслөөс авахад яг тогтвортой ирдэг төсөл хүртэл ингээд хэрэгжүүлэх одоо бид нэр хичээгээд явж байгаа. Өнөөдөр л бид дөрөв сууж байгаа болохоос биш манай одоо 15 гишүүнтэй тийм үйл ажиллагаа
одоо тэр ялгал хэрэгжүүлээд явдаг байгаа. Тийм болохоор та бүхэн маань бидний хэрэгжүүлэх асуудлуудыг үргэлж ихэхтэй хавтгалтай оролцоод гадаадын доорыг хэмжээд ингээд явж байгаа. Энэ хэвхэн чадвар ажиллагааны маань бас нэмэр амлах боломжтой тийм. Тэгээд бидний ярьсан одоо энэ олон зүйлс бас жоохон тусалсан гэж найдаж байна. Тэгээд цаг ууралсан байна. Тэгвэл ингээд бүгдээрээ өнөөдрийн дугаараа дуусгацгаая. Дараагийн дугаар тохиолдцгаая. За баярлалаа. Яг баярлалаа.